За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн хүргэдэг ярьж буй хууль нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн дугаарт нийслэлийн иргэний хэргийн давталцагчдын шүүхийн ерөнхий шүүгч Даваадарж миний бие оролцож байна. За ингээд зочноор шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Баасанжи оролцож байгаа. Гошоо хүүгийн Даваадарж Монгол Улсын их сургуулийг төгссөн хууль зүйн магистр зэрэгтэй. 2000-аас 2002 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга. 2002-оос 2004 онд Улсын дэд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд шүүгчийн туслах. 2004-өөс 2013 онд Баянгол дүүргийн шүүхэд шүүгч. 2013-аас 2015 онд дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд шүүгч. 2015-аас 2023 онд нийслэлийн иргэний хэргийн давталцах шатны шүүхэд шүүгч. 2023 оноос тус шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдэв бол шүүхийн захимжилттай холбоотой асуудал байгаа. Тэгэхээр эхлээд хоёулаа ер нь манай улсын шүүхийн захимжилт ямар төвшөнд байгаа талаар хоёулаа эхлээд яриагаа эхлэе. Нэвтрүүлэгт орж оролцуулсанд баярлалаа. Ерөнхийдөө бүртгээд байна. Цаасан суурьтайгаа бол ажиллагаа бол яваад байгаа. Цаасалт амжаад байгаа. Түүний цаана бол бүртгэл хийгдэж байна. Хэний хэрэг, хэдийн хугацаанд, хэн шүүгчдээр, хизээ анхан шатаар шийдвэрлэгдээд, хизээ давсан, хизээ хянан шийдвэрлэгдээд, эцсийн шийдвэр гарсан. Тэгээд шүүх цэгээмэн гээд шүүх ерөнхий зөвлөлөөс нийт шүүгчдийн гаргасан нийт шүүхийн шийдвэрүүдийг ингээд нийтлээд гаргаад ерөнхийдөө одоо шүүхтэр явж байгаа ажиллагаа дуусж байгаа юм. За тэгэхээр та саяхан холбооны бүгд найрамд Герман улсын одоо шүүхийн захимжилтын үйл явцтай нэлээд сайн танилцаад ирсэн байгаа. Тэгэхээр ер нь энэ гадаад улс орнуудын туршлага ямар байдгийг, шүүхийн захимжилтыг хэрхэн яаж нэвтрүүлж исэн талаар ер нь шүүхийн ерөнхий зөвлөл хэр их судалгаа хийсэн. Ер нь тэр туршлагуудыг манай улс нэвтрүүлэхэд одоо хэр боломжтой гэж та харж байгаа. Европын холбооны хамтын ажиллагааны түрүү хэлсэн. Тэр үнд бол Австри, Итали, Эстоны яг шүүхийн байгууллагын одоо цаасгүй шүүх төслийг хэрэгжүүлэгч гэдэг юм уу, хууль зүйн сайдын зөвлөгч гэдэг юм ирээд бидэнтэй бас ингээм хамтарч ажилласан та бас тэрийг мэдж байгаа. Тэгэхээр тэр хүрээнд бол тухайн орнуудад захимжилт ямар шатанд байгаа юм гэдгийг бид бас ингээд судалсан. Ямар системүүд нэвтэрчээд байгаа юм, нэгдсэн ямар систем байгаа юм, яг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргаа зөрчил, эрүүгийнхаа хувьд бол тэр нэгдсэн систем нь тухайн хэрэг маргааны системтэйгээ хэрхэн яаж уялддаг ингээд. За тэгэхээр бүгдэнд нь бол ямар ч байсан програм хангамж систем бол нэвтэрсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа систем дээр явж байна гэдэг. Одоо улсын хувьд бол яг адилхан Европын орнуудын одоо яг Эстон, Австри, Италитай адилхан тэнд бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хавц тэрэг гэж бид нэрлээ. Тэнд бол электрон акт гэж нэрлэдэг байгаа. Ингээд цахим хавц тэрэгээр цаасан суурьгүй гэсэн үг. Ингээд систем дээр програм хангамж дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо бүрэн явж байна. Гэхдээ түүнд хүрэхийн тулд бол даа хугацааны үе шаттай ажлуудаас хийжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн үйл ажиллагаанд дэвшилттэй технологи буюу захимжуултыг нэвтрүүлье гэдэг бол бодлогын баримтчгаа гаргацсан тийм 22 оны 12 сард. За тэгэхээр нэвтрүүлье гэдэг ингээд шийдэж чинь гэсэн бодлогын төвшөнд. За түүний дараа энийг яг хэрэгжүүлэхийн тулд бидэнд яг юу хэрэгтэй? Хэдэн төгрөгийн төсөв хэрэгтэй юм? Хизээ эхлэх юм? Гэт ингээд тэр дараагийн үе шат. Одоо бид нар тэр дараагийн үе шатынхаа нэлээд төгсгөлийн шатанд буюу мөнгө төгрөгөө хамгийн чухал юм нь улсын төсвөөс анх удаа одоо ингээд яг энэ шүүхийн захимжилттай холбоотой мөнгө төгрөгөө бол тавиулж чадаа тэр мөнгө төгрөгөө авч чадсан. Тэгээ энэ дээр бол нийтдээ 14 гаруй тэрбум төгрөгийг шүүхийн захимжуулалтад зориулъя гэдэг ингэсэн тийм. Шүүхийн захимжуулалтад зориулъя гэж төр шийдэж байгаагийн цаад санаа нь иргэдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо энэ чинээгээр хөнгөвчлөгдөх нэ, хүртээмжтэй болох нэ, гэрээсээ заавал цаасыг тэр шүүх рүү аваачаад өгөх гээд тахгүй гэрээсээ нэхэмжлээ гаргачих нэ гэдэг юмыг түр хараад байгаа. Тэгээд хоёрт нь бол цаг хугацаа маш их хэмнэгдэх нэ, шуурхаа болох нэ. Яг тэгвэл нөгөө цаасыг чи авчирч өгж байгаа цаг тэр цаас чи мэдээлэл авлагаагаар ингээд бүртгэгдээд дамжаад шүүгчийн туслагт очиод шүүгчийн туслах дээр 1% байгаад байгаа шүү дээ. За тэр нэг хувь цаас чинь шүүгчдэр очих гэхээр нөгөө шүүгч нас хүлээгээ суугаад. За тэр хоёроос гадна хамгийн чухал нь нөгөө хэргийн оролцогч. Нөгөө тал нь хариуцагч. За нөгөө олон оролцогчтой бол гурдагчдгээд хамтран хариуцагч. За тэгээ шинжээч, хохирогч өшөө хэн орж ирэх гэрч гэд тэр бүхэнтэй чи нөгөөдгөө чинь танилцуулах гадахаар ганц хувь цаас
Нөгөө шүүгчийн туслах дээр эсвэл шүүгч хоёрын хооронд яваад байдаг. Тэгээд нөгөө нэг ирж танилцах гэхээр за шүүхийн байранд ирж танилцаа гэдэг. Тэр төсвийг авахын өмнө бид нар одоо тодорхой хэмжээний юу их гэж байгааг нотолчиж авна шүү дээ. Тэр бол бид нар зураг гаргасан байсан. Road map одоо enterprise architecture гэж нэрлэж агаад одоо яг юу хийх гээд байгаа. Хэдэн төгрөгийн одоо асуудал яригадаад байгаа наа чи ингээд. Тэгэхээр бид бол хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаа, захиргааны үйл ажиллагаа, хүний нөөцийн одоо удирдлага энэ бүхнийг бол бид нар систем дээр удирдах гэдэг байна. За энэ бүхнийг бид нар хэлээд ингэсэн. Тэгвэл Германд бас яг энэ ажиллагаа яваад тэгээд ингээд энийг бол харьцангуй 2010 оноос эхлээд за 26 онд бид нар бүрэн зэхэмжээ шүү гэд энэ процессыг энэ хугацаанд даван туулжээ. Тэгээд нөгөө харьцуулж яриад байгаа нь тэр газар 10 жилд хийсэн юмыг бид нар 2 3 жилд хийгээд байгаа байхгүй юу? Яагаад гэвэл бидэрт нөгөө харах юм загвар байгаа тань. Хаашаа яаж байгаа явж байгаагаа бид нар мэдчихээн. Зөв явж байгаа замыг бол ингээд бусад одоо Европын болон одоо Азийн ч гэсэн Солонгос, Япон гэсэн те Сингапур зэрэг ингээд дэвшилтэд технологи нэвтэрсэн газруудаас суралцаад тэгээ яваад байгаа болохоор бидэрт нэг давуу тал нь тэд нар тэгж явж байгаа юм байна. Бид нар зөв явж байгаа юм байна. Энийг хийх ёстой байна гэдэг ингээд харьцуулах загваруудтай байгаа. Тийм учраас бид нар энийг харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэх бас боломжтой байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хуулийн салбар тэр тусмаа энэ шүүхийн салбар бол мэдээллийн технологиг шүүхийн үйл ажиллагаанд одоо нэвтрүүлэх нь өөрөө маш их ач холбогдолтой. Тэгээ энийг дагаад маш олон даваа талуудыг ярьдаг л да тий. Шүүхийн үйл ажиллагаа иргэд олон нийтэд нээлттэй болно. За шудраг усны хүртээмж нэмэгдэнэ. За иргэд одоо шүүхэд одоо эрхээ хамгаалуулахдаа шүүхээр үйлчлүүлэхдээ заавал одоо шүүхтэр очихгүйгээр одоо цахим хэлбэрээр тий мэдүүлэх гэдэг ингээд олон зүйлүүдийг ярьдаг. Тэгээ энэ дээр нөгөө цахим авц тэргийн талаар та бүхэн ярьлаа, Германы туршлагыг ярьлаа. Тэгэхээр яг одоо бас энэ үзэгчид сонирхож байгаа манай шүүгч нар ч гэсэн харж байгаа энэ цахим хавцас цэргийг ер нь бол яг хэдийн хугацаанд одоо бий болгох тэр боломж цаг хугацааны үед танд нэг баримжаа хэлэх тийм байна. Цахим хавцас цэрэг гэдэг яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг нэг ойлгуулчих тий. Асуудлаа ямар асуудлаа хэлэх гээд байгаа шүүх рүү гэдэг хэмээн цаасан дээр нь буулгаад цахимаар гарын үсгийг аваад ингээд авчна. Тэр баримт байгаа бол тэр баримтуудаа бүгдийг PDF хүргэтгэлтэйгээр ер нь бол бусад орны туршлагыг харахаар тэгэхээр ингээд систем тэгээд байгаа байхгүй. Тэрнээс шүүх рүү имэйлээр явуулаад байгаа юм биш. Тэгэхээр нөө систем чи өөрөө зохиогдохдоо ямар файлыг зөвшөөрөх юм, ямар нэртэй байх ингээд айгүй эмх зэгцтэй авахаар хийгдчихээн. За ингээд энд байгаад хийгээд байгаа бүхэн чинь цахим хавц тэрэг. Шүүх талаас өөрөө яхан гэхээр бид нар бол цаасаар юм гаргахгүй гэж байна. Одоо жишээлбэл шүүгч та өдөр тутамд гаргаж байгаа захирамж, шийдвэр, тогтоол, шүүхийн шийдвэрээ гаргаад өөрийнхөө тоон гарын үсгийг хийгээд нөгөө систем чинь шүүгч юм одоо шийдвэрээ яаж оруулахыг чинь ингээ хилээд өгчин. Тэгээ тийшээгээ чинь ингээл нөгөө цахим хавц тэрэг чинь улам баяжаад үсээд ингээ яваад ингээд файл яваад байна. Энүүнтэй чинь хэргийн оролцогч танилцаад нөгөө системд нэвтрээд өөр өөрийнхөө нэвтрэх хэрхэн төвшингүүд чинь янз бүр байна. Зөвхөн танилцах төвшингийн эрхтэй л байна шүү дээ. Тэрүүгээрээ танилцаад яваад байна. Хэрвээ маргаан чинь бага үнийн дүнтэй бол яг бага үнийн дүнтэй гэдгээ нэг иргэн талаасаа хэлж байгаа юм биш. Шүүхтэр явж байгаа энэ олон хэрэг дотроо хэлж байгаа. Тэрнээс биш иргэний 500 мянган төгрөгийн үнэтэй 1 сая төгрөгийн үнэтэй 100 саяыг бид нар их баг гэж хэлээд байгаа юм биш. Тэгэхээр тийм маргааныг бид нар хурдан шийдъя л гэж иргэндээ таатаа нөхцөл санал болгоод байгаа байхгүй юу. Түүгээрээ хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн. За эсвэл өмнө нь тухайн маргааны нэг хэсэг нь явцсан. Одоо жишээл нэг ажлаас халагдахтай холбоотой маргааны шийдсэн. Одоо нэмж мөнгө авах гэж гэдэг юм уу? Эсвэл нөгөө шийдвэр аль хэзээ гарцсан гүйцэтгэлийн хэсгээр нөгөө дуудлага худалдаатай холбоотой ч гэдэг юм уу нэг тийм маргаануудыг бид нар маш богино хугацаанд шийдъя. За үүнийг бол харин тантай ийм Монголиагийн нөгөө олон тоотой цахим өргөтгөлтэй албан ёсны мэйл хаягаар чинь шүүх талаас харьцъя гэдэг хуулийн заалт орсон байхгүй. Тэгэхээр та түрүү хэлсэн ер нь бол шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 онд энэ шүүхийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн нэвтрүүлэгтэй холбоотой бодлогын баримтчиг баталсан. За сая одоо шүүхийн хөгжлийн бодлогын баримтчиг баталчлаа. Мэдээж энэ бол тэр цахим бодлоготойгоо уялдаад явж байгаа бах. Гол нь одоо сая та хууль эрх зүйн орчин ярьлаа тий. Сая 1 сард бол манай иргэний эрх шүүхийн шийдвэрлэх тухай хууль тэр тусгай журмаа шийдвэрлэх гэдэг тэр бага үнийн дүнтэй. Тэгвэл одоо яг тусгайд нь яг эрүү иргэн захиргааны энэ процессын хуулиудад яг цахимтай холбоотой яг энэ хууль эрх зүйн өөрчлөлт яригдж байгаа юу? Та сая 8 сарын 1 гэсэн энэс тусдаа өөр юм ярьж байна. Тэр 8 сарын 1 10 сарын 1-нд 2 хуульд орсон юм бол тусдаа. Тэр бол яг тодорхой нэг хэрэг маргааны хувьд тодорхой нэг ажиллагааны
нэг хэсэг дээр яаж явагдах тухай байхгүй юу? Таслан сэргийлэх арга хэмжээ чинь зөвхөн тэр таслан сэргийлэх арга хэмжээг прокурор эсэрсэн саналыг шүүгч зөвшөөрөх татгалзах шийдвэрэл 24 цагийн хугацаанд ажиллаад гаргачих гэсэн зөвхөн тэр хэсэг. За тэгэхээр ерөнхийдөө хэрвээ хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагааг бүхэлдэн цахимжуулна гэж харж байгаа юм бол процессын үед өөрчлөлт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байна. Хэрэгтэй байна. Энийг бол бусад орнд бол одоо бидний судлаад байгаа Европын холбоо эсвэл Европын орнууд, за Америк нэгдсэн улс, тэгээд одоо Азийн ардчилсан тэглэнтэй улсуудад энийг хууль тогтоомжтой хийж өгөхөөр харилцан бас ялгаатай байсан байна. Маш ерөнхийдөө зарим нь огт хийхгүй ч явж байна. Яг бол нөгөө талд нь цахим багц хуулиуд бас яваад байгаа байхгүй юу? Энд дэр чинь цахим гар үсгийн тухай, цахим харилцааны тухай, цахим шуудангийн тухай тэр цахимаар бичиг баримт одоо төрийн үйл ажиллагаа явуул аюулгүй байдлын тухай, кибер аюулгүй байдлын тухай халдлагаас сэргэн сэргийлэхийн тэгээд мэдээллийн нууцлалыг хэрхэн хадгалахын ингээд ийм ингээд багц хуулиуд байгаад байгаа байхгүй юу? Тэр бол аль ч оронд байгаа даа. За тэр хуулиуд чи өөрөө зарим нь бол хангалттай гэж харж байна. Энэ бол аль ч төрийн байгууллага, одоо аль ч хувийн байгууллага системээ зүгээр явж ирсэн ажлыг програм дээр явна л гэсэн үг шүү дээ. Тэр ажлын агуулга өөрчлөгдөөгүй байхгүй юу? Тэр ажлын гол нь агуулга нь. Тэгэхээр энэ өөрөө арга хэрэгслэл байгаа даа байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо жишээлбэл та ингээд цаасан дээр өчтдөг бол компьютер хэрэглэж байгаа энэ арга хэрэгсэл байхгүй. Тэгэхээр энэ компьютер хэрэглээ гэдэг үгийг хуулинд хийх хэрэгтэй юу гэдэг бүр одоо хамгийн энгийн үгээр хэлэх юм бол тэр тухайн асуудлаа гэж нэг хэсэг нь харж байна. Ингээд бол хуулийн тийм нарийн заавал орчин хэрэггүй гэдэг. Нэг хэсэг нь бол үгүй бас жоохон ч гэсэн орчин хэрэгтэй гэж байна. Тэрнээс биш бүр одоо заалт бодлогын ард бол ингээд цахимын тухай оруулна гэж бол хинч хэлэхгүй байна. Ингээд бусад орныг судлаад үзэхээр за нэг хэсэг нь огт өргөгүй бараг болж байна нөгөө цахимынхаа багц хуулиар тэр асуудлаа тэмдээл зохицуулаад байвал бид нар нийцээл яваад байгаа гэдэг. Нэг хэсэг нь бол тухайн хуульд нэг жоохон ч гэсэн оруулъя л гэж байгаа. Нэг баг зэргийн ч гэсэн зохицуулалт оруулъя гэдэг. Цахим багц хуулиуд бол ингээд цаашаа тэд нар чинь ингээд хөгжөөл зохицуулаад яваад байна шүү дээ. Асуудал үүсвэл тэрийг оруулаад тэр хууль бол гол хууль юм а гэдгийг бид нар бол харж байгаа. За тэр бол зөв байна. Тэрүүгээр бол зохицуулагдана. Бид нар бол гарын үсгийн тухай дахин хууль хэрэггүй. Тэр цахим гарын үсгийн тухай хуулиараа л явъя гэдэг тэр. Яг гоо хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагаа өөрөө яг тэр тухайн хуулиараа зохицуулагдсан байх юм бол маш хялбар байдаг. Тэгээ маш практик ач холбогдолтой байдаг. Энэ нь хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагааны аливаа зөрчлөөг гаргахгүй байх тэр маш том баталгаа байдаг. Өөрөө нөгөө шудрах шүүхээр шийдлэх гэдэг нь хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй л байх тухай асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм чухал хүний үндсэн эрхийн баталгааны нэг хэсэг байгаа учраас энэ хууль чинь энэ хуулиар дамжиж шудрах шүүхээр шийдвэрлэж байгаа гэдэг баталгаа хангагдж байгаа учраас яг энэ тухайлан хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагааны хуульд нь за шүүхийн системийг ашиглая шүү. Платформыг ашиглая шүү. Манай шүүхийн тухай хууль дээр шүүхийн цахим платформ гэдэг үгээр байгаа даа. Тэгэхээр ийм платформыг хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагаанд ашиглая шүү. За энэ нь аюулгүй байдал хүний мэдээллийн нууцыг бүрэн хадгалсан тийм сайн систем байна шүү гэдэг баталгаагаа хэлж байгаа байхгүй. Тийм байж чадна гэдэг. За энэ систем дээр хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагаа явагдахдаа эргэн таны цахимаар харилцсан, цахим шуудангаар харилцсан шүү. Шүүх талаасаа гэж байгаа. Эргэн талаасаа нөгөө платформд юм оруулах тухай байгаа шүү дээ. За тэгэж харилцсан тэгэхээр эрдсэн баримтчгуудыг чинь эсвэл цахим баримтчгийг хүлээж авна, эсвэл эрдсэн баримтчгийг цагдаа прокурор, эрүүгийн хэргийн хувьд бол цагдаа прокурор одоо хувиргаж хөрвүүлж цахим баримтчиг тооцно. За тэрийг тооцъё гэдгийг оруулж байгаа. Тэгээд иргэний хэргийн хувьд, захиргааны хэргийн хувьд бол шүүх өөрөө цахим баримтчигт болгож хувиргана гэдэг тэр гол зохицуулалтаа хийж байгаа. Тэгээд тэгээд цахим баримтчиг болцсон тэр цаасан суурьтай баримтчгийг бол бид нар тэр систем дээрээ авсан баримтчгуудаа үнэлээд явна. Тэгээд иргэдэд бол хүргэхдээ танд хүргэх шугам болвол таны тэр нөгөө ийм Монголиагийн өргөтгөлтөд одоо нэгэнд үүссэн системүүдэд дэд бүтцүүдэд бид нар энэ дээр 100% ашиглаж байгаа байхгүй юу. Тэр системүүдэд дэмжиж байгаа. Тэр системээр тантай харьцсан шүү. Тийм тэгэхээр яг наадтай ч холбоотой одоо ингээд цахим хавц хэрэг бий болохтой холбоотой маш их олон одоо мэдээлэл дата цугларнаа. За энэ чинь цаана мэдээж одоо төрийн болон байгууллагын нууц хүний хувийн болон эмзэг мэдээллүүд гээд маш олон мэдээллүүдийг яаж хамгаалах вэ? Мэдээллийн аюулгүй байдлын кибер аюулгүй байдлыг ер нь технологи талаас нь одоо яаж хамгаалвал цогцолтой вэ гэдэг тал дээр шүүх хэргийн зүйл бас ямар бодлоготой вэ? Тэгээ энэ дээр та ч гэсэн бас өөрөө судалдаг хүний бас би бас хариу бас танаас тэрийг асуумаар байгаа. Зөвхөн эхлээд бол
бид бол яах гэж байгаа вэ? Яаж төлөвлөж байгаа вэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ бол бас сайжраад арай өөр хувилбартааж болохыг хүсэхгүй. Ямар ч хэлсэн шүүх ерөнхий зөвлөл аюулгүй байдлаа бүрэн хариуцнаа гэж байгаа. Яагад гэвэл одоо шүүх ерөнхий зөвлөл дээр сервер тэр мэдээллийг хадгалах тэр бүх бааз, дата бааз нь бол байгаа. Мэдээж бид нар тэрийг бол нөөц баазтай байна. Бүх мэдээлэл бол дахин хадгалагдана. Тэр нь бол аль нэг газар аюул учрахад бол мэдээллийн нөгөө юу бааз байж байна. Тэрүүнд бол эргэлзэх хэрэггүй. Ямар ч иргэд бол хэрэгнээ шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод бол тийм эргэлзэх хэрэггүй. За харин энэний хамгийн тийм орчин үеийн байдлаар 20 жилийн дараа 30 жилийн дараач тэр файл эргэж нээгдэх боломжтой байнга байхаар тэгээд тэр гадны одоо халдлагуудаас байнгын хамгаалттай тэр халдлагуудад хариу маш хурдтай үзүүлж тэр системийг хамгаалж чаддаг тийм яаж байх вэ гэдэгтэр бид нар одоо яг ажиллаж байгаа. Түрүү хэлсэнтэй одоо нөгөө хамгийн гол нь тэр хүмүүсийн хаанаас ч хизээч хандах тэр хүртээмжтэй байдлыг хангая. Тэгэхээр шүүхтэр та ихлэ бичээд өгчих. За тэр чинь бол маш их хөнгөлөлт өгч байгаа. За тэгснийхэн дараа дахиад нэмээд ингээд баримтууд өгөх тань шаардлага гарах юм бол танд цахимаар авил цахимаар өгч. Цаасаар авил цаасаар өгч. Бид нар тэр цаасыг чи файл болгоод өгч. За нөгөө талд өгсөн үү? Одоо миний мөнгө авсан этгээд идгээл дараагийн асуудал тэгт чинь тэр этгээдийг хайгаал бид нар одоо шуудангийн хаяг манад хаяг ингээ өгч өгөө. Энэ үед одоо тэр чинь байхгүй болж байгаа байхгүй. Цахимын хамгийн гол давуу тал нь тэр хүнд чинь хаяг дээрээ байхгүй нүүгээ тийшээ яваад одоо үнэхэрийн одоо өөр газар ростроор ч юм уу ингээ ажиллаад байгаа. Эсвэл одоо төр хугацаанд гадаад явчихдаг. Эсвэл санаатаач цухтаад байгаа мэдхгүй. Тэгээ олддгүй. Одоо гэтэл тэр хүн хаанч байсан гэсэн нөгөө цахим өргөтгөлтэй ийм Монголиагийн мэйл хаягаа авах боломжтой л байхгүй. Цагийн нэмжээ, зардлын нэмжээ. За нөгөө тал нь за би танилцъя. Би шүүх рүү очиж чадахгүй байна. Надад танилцуулчаа гэхэд нөгөө тгийа гэл ингээл нөгөө цахим файлыг чи явуулаад танилцуулж штэ. Та ингэж нэвтэрч ороод эндээс гарчих. Хин тантай холбоотой юу гаргаад байгаа гэдгийг та үзчих. За тэгээд бүр ярил би шүүх оролцож очиж чадахгүй байна. Тэгвэл онлайнаар өтгөтийгдэг та онлайнаар орчих. Ингээл санал болгоод тэр асуудлыг хурдан шуурхаа шийдэх гэдэг. Энэ нь шүүх талдаа тодорхой ачааллыг систем дээр ажиллах талаар үүсгэж байгаа боловч том зургаараа харах юм бол танд хэргийн оролцогчдын тэр багасна гэдэг чинь шүүхийн өөрх нь ажил бас төдий хэмжээгээр хөнгөвчлөгдөөд илүү нөгөө гол юмн дээрээ одоо ингээд яаж хүргэх үү, авсан болов тэгсэн үү гэдэгтэй биш. Яг хууль хэрэглэн дээрээ илүү төвлөрөө ажиллах чанартай шийдвэр одоо илүү нэг асуудал руу норж хамаг цагаа зарцуулах боломж гарч байгаа байхгүй юу? Иргэд олон нийтийн бас цаг заавыг хөнгөвчлөх, нээлттэй хэр тод байдал улам дээшлэх гэж байгаа. Энэс бүх хүн л хожим. Тэгэхээр хамгийн гол нь бас хамгийн сүүлийн аягүй чухал асуулт байна л да. Энэ болгоны цаана мэдээж нөх хүний нөөц, за програм хангамжийн тасралтын хөгжүүлэлт нь хийж явах хэвээр. За тэгээ одоо төсөв хөрөнгөний асуудлыг ер нь хэрхэн яаж цааш дараа нь бэхжүүлэх вэ? Энэ тал дээр бас тайлбар. Тийм одоо эхний төсвөө түрүү хэллээ те ингээд аваад ямар ч хэсэг ажил эхлээд бид нар системтэй болчихноо. За тэр систем чинь бас ингээд байнга хөгжиж байхгүй болвол нэг хийцэн юм чинь ингээд өөрөө бас арчилгаа хэрэгтэй байдаг. За тэгэхээр тэн дээр мэрэгжлийн нөгөө хүмүүс маань хэлж байгаа мэрэгжлийн хүмүүсийг тэгэхээр тэрийг бол байнгын хөгжүүлж авах ажил гарна. За нөгөө системд чинь засвар өөрчлөлт орж болно, хууль өөрчлөгдөж болно. Одоо протоколыг А, Б-г бич гэж яснаа тэгээ болчул яах юм те. Тэгэх юм бол одоо нарийн бичиг хэрэггүй болоод диктофонтой болоод ингээ явал тэрүүнтэй нийцээд нөгөө програм нь өөрөө өөрчлөгдөж явах. Тийм уяатан динамик байх хэрэгтэй болно. За тэгээд бусад байгууллагатай холбогдох хэрэгтэй нөгөө програм чинь хамгийн гол нь. За айгүй том оролцогчийг одоо бид бас өнөөдөр хэлэхгүй өмгөөлөгчд. Өмгөөлөгчд өөрөө тодорхой хэмжээгээр цахимжиж ээж буюу тэнд нэг цахим систем нэвтэрч хин өмгөөлөгч хин одоо яг өнөөдөр төтгөлзээгөө эрэхтэй байгаа юм. За хин иргэний тэр юг төлөөлөд авах гомдол гаргахын хяналтын шатанд орох юм. Тэр өмгөөлөгчөөс ирж байгаа хүсэлт хурал одоо хоошлуулъя гэж түгээмэлэрдэг эсвэл баримт гаргуулъя, гэрч асуулгыг гэдэг хүсэлтүүдийг бид нар тэр мэрэгжлийн оролцогчдоос цахимаас авахаас эхлээл энэ ажиллаж эхэлнэ. Тэгэхээр тэр оролцогчдыг цахимжихыг бид нар бас та нар цахимжаач гадны юм байна гэдэг тэдэртээс туслан дэмжих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр систем хоорондын интеграц, систем байгууллага хоорондын ойлголцол энэ цахимжилт бол ерөөсөө альч байгууллагын амбицлах асуудал биш гэдгийг бүгд ойлгочмоор байна. Миний систем юм, танаа манаа систем юм биш. Системүүд бол янз бүр хийж болно. Бүгдээрээ холбогдох боломжтой байя. Нэг мэдээллийг альч байгууллага 2 удаа дахин бичихгүй байя гэдэг ийм шийдлүүдийг бол
хийх хэрэгтэй. За яг тэгэхээр тэр байгууллагуудад бас төсөв мөнгө энэ асуудал бас шийдэгдэх хэрэгтэй гэж хэлэх гээд байна. За бид өөрийнхөө талаас шийдээд байдаг, нөгөө талд нь энэ талаар юм шийдэгдэхгүй байлаас болохгүй. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэл өмгөөл за би цагдаа прокурорыг бол харьцангуй энэ дээр ингээд бас хамт яваад байгаа гэж харж байгаа. Бас юм аа ингээд танаа дээр явуулж байна, манаа дээр явуулж байна гэд ингээд яваад байгаа. Тэгэхээр одоо энэ байгууллагууд дээр тэгээд нөгөө талд нь маш их мэдээлэл байдаг улсын бүртгэл, иргэний бүртгэл. Тэгээд энэ байгууллагуудаа тэнд бол харьцангуй гайгүй захимжчиад байгаа. Тэгээд нөгөө нотерат дээр бас гайгүй явчихад байгаа. Тэгэхээр бид нарт бас нөгөө энэ ажлыг цааш нь ингээ өргөжлүүлэх аюу юу дэд бүтц гайгүй байна. Уран зоригтой одоо. За орон нутагт ингээ шилэн кабелууд тавигдсан уу? Эсвэл одоо нөгөө интернетийн сүлжээ чинь гацдагтай мэдчихэж байгаа. Одоо тэр мэр гэхэд одоо Starlink Монголд орж ирж байгаа гэл нэг юм гоё мэдээ тэр чинь ингээ тавьчвал одоо орон нутагт тэр нөгөө кабел шилэн кабел ингээл зоогоол яваад байхгүй аюу айтайхан болно. Эсвэл цагдаа прокурортойгоороо нэлээд сайн төрөөс хөгжүүлсэн байгаа шилэн кабелийг бүгдээрээ талаас ашиглая. Гэт ингээд энэ дээр ингээ хамтран ажиллах хувилбарууд авах юм бол энэ төсөв мөнгөний чинь хамтаараа хаана мөнгө гарах уу, хаана явах уу, аль дэд бүтцээ ашиглаж байгаа гэдэг хувилбар байгаа да. Тэр нь бол цахимжуулалт бол ерөөсөө үе шаттай байнгын явагдах процесс. Байнга цаас худалдаад аваад байдаг үстэй бид нар тэр үүшгэл байхгүй юу. Тэгээ цаасыг нэг өгсөн юм чи үгүй гэдггүй л үстэй. Тэгэхээр тэр систем дээр чинь байнгын нөгөө тоног төхөөрөмж юу компьютер техник хамт ингээл хийгээл явна. Ажлын байрууд бий болно. Тэгтээ тэр ажлын байрууд гол нь заавал өндөр хэмжээний хуульч эрхцүүч бай гэж шаардахгүй байхгүй юу. Техник хангамж дээр ажиллаж чадах, нэг цаасыг хувиргач чадах, нэг дэвд боловсралтай. За бүр мэрэгжлийн дунд боловсрал хэрэг байдагсан бол тийм хүн байхад бид нар зүгээр тийм хүмүүсийг ажиллаар хангах боломжтой болж байгаа. Тэгээд эргээд нөгөө өндөр одоо хуульч гэдэг юм тэр хүмүүс чи эргээд шүүгч прокурор өмгөөлөгч рүүгээ илүү мэрэгчлээ хөгжүүлээд энэ төвшөнд бол бид нар дунд боловсралтай тийм хүмүүсийг ажиллаар хангах ийм айгу таатаас боломж ирээдүйд үүснэ. Яг л Европод, Германд бол яг ингээд үүсцэн байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дуусчих шиг байна. Тэгээд өнөөдрийн одоо нэвтрүүлэгт бас шүүхийн захимжилтын талаар сонирхолтой одоо ярилцлага өрнүүлсэн ерөнхий зөвлөлийн гишүүн Баасан Чуу танд баярлалаа. За баярлалаа.